Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Оройдон зас уйгалзан бүрсэн талдан нар төнөрчд өнөөрцөн зон олны зүмбэлгийн гэлгийг зогсоод ажил бурхны дэврэн болсон өмнгийн цэнхэр говоос өмнө говчууд уулж байна. Уралдаа маань инхүү дараагийн дугаараараа эрхэм тав хүндээгэн хурж байна. Монгол улсын хурлын гишүүн улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга сэдвэржийн урилгаар Монголын үндэсний малчин дэлбийц Өмнө Говь аймгийн Сэгдаргын тамгын газартай хамтран мөн олон ивент итгэгч байгууллагуудаа хамтаар зохион байгуулж байгаа өмнө говьчууд уулж байна. Улсын уралдаан амжилттай үргэлжилж байна. Ерөнхий ивент итгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Ингээд та бүхэндээ 2 дахь шатны дараагийн дугаард оролцох эрхэм уран бүтээлчэн өрн залга таатай байна. Өнөөдөр би уран бүтээлч гэж хэлж байгаа нь юу вэ гэвэл өнөөдрийн энэхүү өдрүүдэд манай малчин түмэн маань эхний шатандаа ороод 2 дугаар шатанд тэнцсэн хүмүүс маань уран бүтээлийг хийж байгаа учраас би бас эдгээр хүмүүсийг урамшуулж уран бүтээлчд гэж хэлсэн юм шүү. Манай гэрийнхэн найз нөхөд тэгэл ойр тойрны бүх хүмүүс ер нь дэмждэгтэй намайг гоё дуулдаг гэж ер нь арга гэж энэ тэмцээнд тэр хүмүүсийн дэмжлэгээр тэгэл одоо ингээд бас хамт ингээд сог ингээд энэ тэмцээнд оролцоод явж байна. Би ч бас сайн бэлдэж чадаагүй бас орцоо бас хөдөө малх энэ төр гэж явж байгаад бас бэлдэх зав чөлөө бас багхан гараад тэгж орсон. Та бүхэндээ Нямцрынгийн үг дондвын аялгуу тишинхэн жонжин хэмээх сайхан дуугаар Өмнө Говь аймгийн болгон сумаас оролцогч Батбаянгийн Дэлэг самбуу хүрэлцэн ирээд байна. Дэлэг самбууд амжилт хүсье. Тайснаа хүрье. Ожмогоо чиммигээд онх тусмаа хөнгөрнөгээд удыг бүргсэн тэмэн дундаас улаа хөрн тираварва ишинхэн жонжин яваанави Чигui дандорнге ухаан бодолоор уужмгээ учирсан одон нөхдийн дундаас учралт чамдан сэтгэл алдарва ишинхэн жонжуулж яваанави Урабхийг гандангээд суудад явдлын зоосонгээд сураар бэлдсэн тэмэн дундаас сумман хөрн тирабарва ишинхэн жонжуулж яваанави Нурын хоншиг амгалангээд нурын цэцэг шиг аруухангээд нутгийн олон нөхдийн дундаас нууцсан сэтгэлээ чамдан өгөө ишинхэн жонжуулж яваанави ишинхэн жонжуулж яваанави Ерөн тун ажилтайхан сайхан дуулчлаа. Аргагүй сайхан тэмээний нутагт өссөн энэ яг нэг тэмээний явдал тэмээний зан төрх одоо бүх зүйлийг одоо шингээсэн ийм сайхан дууг энэ говийн залуучууд нэг ингэж дуулгүй яах вэ? Бас сайхан дууллаа гэж миний хувьд үзэж байна.
Төрүүчийн дуулалтан дээр бол бас ер нь бол за нэг жоохон өргөөд үзье даа л гэж хэлж хамаагүй гэнэ. Тэнцвүүлж дээш нь яаж санагдаж байна миний хувьд. Арай жоохон хангалтгүй байна. Тэгтээ бас дараагийнх дээр бас арай учиртай байхаа гэсэн нэрэл 2 дугаар шатн дээр бол чи төрүүчийнхаасаа бараг илүү аятайхан дуу сонгож сайхан дууллаа гэж би бодож шүү. За баярлалаа. Хоолой чинь жоохон суучч те. Суугаад жоохон баржигнаад хит их одоо эн чинь уралдаан учраас хит их айх юм уу? Хит их ач холбогдол өгөхөр хоолой өөрөө агшаад ингээд шивасг нараас чухлаар тэрэн дээр хүчээр дуулаад ахлаар ингээд царигчдаг байхгүй. Тэгэхээр миний хувьд бол сүүлийн өнгөнөөс устд нь өөрөөхөө давгүй явчлаа л гэж бодож байна. За баярлалаа. За баяр хүргэе. Юу дахиад нэг 2 бадаг цаашаа явсан бол яг л сайхан бол. Уг нь бол болохгүй л ирээл тэгэл дуусчлаа. Тэг яг сайхан халж ирээл. Хөдөлгөөн нэг хаяа бас нэг бэлхүүсний хөдөлгөөн нэг хийж аваал тэгэл уг нь дахиад нэг 2 бадаг байсан бол чи бол яг гоё болох гэж байсан байхгүй. Гэхдээ тэр дээд өнгө мөнгийг бол айгүй хөөрхий ингээд нэг тийм одоо нөгөө бид нар одоо ярдимд нөгөө пихтна гэж ярьдаг шүү дээ. Тэрхгүй мөртлөө айгүй хөөрхөн тийм аргалаа залдаад авчиж байгаа байхгүй бас. Болж баяр хүргэе. За баярлалаа. За баяр хүргэе. Манай Дэлэг самбуу маань бол ямар ч байсан нэг эхний шатанд шүүгчдийн өгсөн даалгаврыг үлээр бараг биелүүлэл ороод ирсэн юм байна. Тэр дээшээгээ пихтах гэж байгаа юм шиг мөртлөө үгүй гэд нэг тэр нэг ардын те нэг манер байдаг шүү дээ. Гэж ирээд авчдаг. Тэр яг энэ дуунд нь бас гоё зөгч чинь. Энэ бол үнэхээр гоё юм. Яг зогсон газараа ийм гоё байдаг. За ингэ Дэлэг самбуудаа амжилт хүсье. Нэгдүгээр шатндаа тэнцээ, хоёрдугаар шатндаа сая дуулж гараад ирж байна. Дундаа сэтгэл хангалуун байна. Сонсондоо бараг дуулсан гэж бодож байгаа. Нэгдүгээр шатнаас хоёрдугаар шатндаа л тэгэл нөгөө шүүгчд хэлсэлдээ давуу юм харна шүү. Хоёрдугаар шатндаа гэсэн болохоор бас л өөрийнхөө хэмжээнд бас л нэгдүгээр шатнд дуусан дунаасаа хамаагүй илүү дуулахыг хичээж, хамаагүй өөртөө таарсан гоё дуулахыг л ер нь хичээж жож орсон да хоёрдугаар шатндаа. Нөгөө энд ирээд өмнө нь таньдагч энд тентх сумдын улсууд найз нөхдөж улсууд таарч ил байна. Шинээрч найз нөхдөг хүмүүстэй танилцл үе, дамаагүй үеийн залуу бидний үеийн залуучуудад ороод танилцж байгаа юм чинь тэгэл танайгаа зугаа газар ямар байна тэгэл авч байгаа нэг нэтрэгээл сайхан танилцаал зөндөө сайхан найзуудтай болсоо. За тэгээд хамт орж байгаа аймгийнхаа бүх сумдын 2 дугаар хатандаа тэмцсэн бүх хүмүүстэй амжилт хүсье. Дахиад цаашаа шалгараа явах хүмүүст бүр их хичээж дуугаа сайн бэлдээд гоё дуулаад цаашаа улам их амжилт үзүүлээрэй л гэж хүсье да. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Бид цэцгийн сумаас ямарсан надад зургуулд олоодаа ирсэн. Тэгээд бүгдээрээ нөгөө 2 дугаар шатндаа тэнцсэн болохоор их л баяртай л байцгаасан. За энэ малчид дуулж байна тэнцсэн бол одоо өөрийгөө сорих ямар хэмжээнд дуулах ёстой юм бол мэрлэгийн сайхан зөвлөгөө өгч байгаа дуучтай баярлалаа. Дууны яруу найргийн одоо агуу мастер Давгдэржин шүлэг нэр төгжмийн зохиолч Чойдгийн хөгжим сайлчин бүсгүй гэж өстой монголчууд бүгдээрээ мэддэг ийм дуу сонгож орж ирсэн байна. Ингээд цогццгийн сумаас оролцогч Октябрийн лавг сүрэнг та бүхнийхөө мөн өрж байна. Алга дашин хөтөн амна уу.
За манай лагсрын чи харин одоо түрүүчийнх дээр гүн час хийж исэн юмсан. Энэ дээр харин нэг л бэлтгэл муутай дууны сонголт бас жоохон тиймэрхүү бол орж ирсэн байна да гэж би харж байна. Энэ сайлчин бүсгүй бол маш их урттай дуулдаг дуул да. Бас тийм амаргүй дуу. Тэгээд энийг сонгосон байна. Тэгээд нөгөө өөрийн чинь яг нэг үндсэн яг нэг хоолой гардаг дуу биш байхгүй юу энэ чинь. Өөрөө бол ерөнхийдөө тийм ардын дуу, час гэсэн сайхан өнгө авсан тиймэрхүү дуунуудыг дуулвал арай илүү байсан юм. Тэгээд түрүүчийнхаасаа би бол бас арай буруу сонголт хийгээд орж иржээ л гэж харж байна. За миний хувьд ч гэсэн бас өмнөхөөсөө жоохон дордчлаа л гэж бодож байна. Тэгээд дуучид яг хүнд ингээд өөрийн диапазон буюу дуучин болгонд өөрт нь өгөгдсөн одоо цараа гэж байгаа. Тэгээд дунд өнгө, ашигтай өнгөнүүд тэд нар одоо тэрийг бид нар мэддэг учраас тэр ашигтай өнгөнүүдэд тааруулж одоо хөгжмийн зохиолчдсон ч зориулж дууштай дуу өгдөг тохиолдолч байдаг. А өөрсдөө хөгжмийн найруулагчдаараа ярьж агаад ашигтай өнгөнүүдэд ургадаг панограм хийлгэдэг байхгүй. Тэгэхээр та хэд маань мэрэгжлийн хүмүүс биш учраас яг дууссан дуучдын панограмыг буюу одоо хөгжмийн найруулгыг аваад дуулчихад байгаа учраас өөрсдөд нь ашигтай өнгөнүүд гарахгүй байгаа байхгүй.
Тэгээ би энэ дууг бол нэг олон эмэгтэй дуучид дуулдаггүй байх гэж би бодож байна. Маш олон театрууд буюу эрэгтэй дуучид дуулдаг. Эрэгтэй нарийн хоолоонууд голцоо дуулдаг. Та бас дуулдаг уу? Тэ? Ардын хөгжмөнтэй дуулдаг. Заган зэрэг шүүгч бас дуулдаг. Тэгэхээр та бол одоо дууга буруу сонгочлоо. Тэгээд энийг нөгөө өөрөө дурлаж яг нөгөө сайлч бүсгүй малчин эмэгтэй гэдэг утгаараа энэ дууг дурлаж дуулж үзмээр санагдаж барьж авсан байхаа гэж би бодож байна. Өөрийнхөө одоо юунд тааруулаад баг зэрэг хагас тоон ч юм уу бүтэн тоон таныг бэлдсэн одоо хүнтэй та панограма доошлуулж агаад дуулж нэг үзээрэй гэж бас зөвлөё. За баярлалаа. Миний хувьд болохоор бүр сонио эсрэгээрээ сандал ярмаар санагдаад байгаа байхгүй. Уг нь хоолой чинь байгаа байхгүй юу? Өөр зориг байхгүй. Ямар ч би бол асуудалгүй тэр дээд өнгөн дээр бол явчаар тийм хоолой байгаад байх шиг санагдаад байна. Тэгсэн мөртлөө зориг байхгүй нэг цаанаа нэг яана инэ гэсэн нэг тийм айдастай л дуулчих юм. Тэгээд тэр дахилдаа нэг дуулдаа сэтгэл гээд Сэтгэл ялдам ялдам энэ сэтгэл ялдам биш алдан биз дээ. Сэтгэл ялдам ялдам би үгийн би буруу яагаад вэ? Өөрөө буруудуулаад байна. Сэтгэл алдам ялдамхан тэгэхгүй өөрөө болохоор сэтгэл ялдам ялдамхан гэдэг байгаа байхгүй. Яг ингэж дуулсаар байгаа дуусгачлаа. За За баярлалаа. баярлалаа. Би 1-р шатндаа тэнцээд 2-р шатныхаа тэнцээнд дуугаан дуулж гарч ирлээ. Сэтгэл өндөр бай. 2 шатндаа дуугаан дуулах гэдэг одоо тайзан дээр гарах мэдрэмж бол үнэхээр гоё байлаа. Баяртай байлаа. Шүүгчид бол эхний дуу бол сайхан байсан. 2 дахь дуу бол яг та бол таны хоолойны өнгө бол нэг час хийсэн Монгол дуу. Сайхан Монгол ардын дуу дуулвал зохих байжээ л гэж хэлсэн. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Дараагийн оролцогч 3 тэсмээс оролцогч Дэрмийн Болормоо маань Монгол ардын дуу бас л одоо хүн болгон мэддэг дөрвөн уул гэдэг одоо түрүүний шүүгч ганц зүргийн хэлснээр бол одоо шүүгч байтугай ард түмэн маань өөрсдөө чихээрээ сонсоод баг ингээд өнгөө тавьждаг юм айхтар одоо хүн болгон мэддэг гэсэн мөртлөө мундаг том дуу юм аа. За Дэрмийн Болормоогоо урьж байна. За баяр хүргэе.
Одоо нэг бас нэг хөдлөгч гэсэн бас сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно шүү дээ, тэ. Тэгтээ лоббиж байгаа биш гэж. Тэгэхээр миний хувьд бол болормоо маань бол бас өмнөх шатнаас гоё дууган зөв сонгоод ороод ирсэн юм шиг надад санагдлаа. Гоё нэг юм нам байгаад нэг юм өмнөх шатнаас бол би агсан гэж бодлоо. Тэгэхээр шүүгч маань одоо юу гэж хэлж ямар одоо сэтгэл хэлэх нь хоёлаа сонсъё тийм ээ. За яг л манай булгаач одоо ялгаагүй урлагийн их мэдрэмж өндөртэй хүн л дээ. Тэгээ өөрөө нөгөө олон дуучдын дууг бас дуурайж, олон дуучдын дууг нэг өсөндө шүүж, тэр дундаас өөрийнхөө тэр хүнийг дуурайх тэр авьяасаараа тодорсон ийм хүн шүү дээ. Тэгэхээр бол наад хүн чинь маш мундаг мэдрэмжтэй хүн. Би бол яг булган эрдэнэтэй адилхан саналтай байна. Төрүүчийнхаасаа бол үнэхээр дууны сонголт ч илүү байна. Яг илүү ч дууллаа гэж бодож байна би. Баярлаа. Сайхан ардын дууг сайхан дууллаа. За бат сайхан шүү. Баяр хүргэе. Нөгөө эмнэлэг дээгүүр явж байгаад ирдэг тий? Тийм байна. Их тийм нэг айхтар тийм чадaltaй тийм том хоолой биш мөртөл айгүй гоё тийм эвлэг гэх юм тэгээд айгүй хөөрхөн ингээд дууга зөв болоо сонгочих. Нэгдүгээр. Хоёрдугаар таа өштэй тэр төмөн нэмэрлэгөө ганц нэг тийм дууг дуулж үзвэл тань айгуугаа зохин доо би тэгж нэг зөвлөгөө өгье. Харин тэ дуулах хийсэн гэж бод. Тий. Яг тэр хүн шиг биш мөг ч гэсэн айгүй гоё нэг тийм намблаг нэг тийм цаанаа нэг гоё нэг тийм дуулчаар тийм хоолой өөрт чинь байна. Баяр хүргэе. Баярлаа. За баярлалаа. Тэгэхээр бас манай шүүгчд маань хэлж байна. Манай энэхүү өмнө говьчууд дуулж байна. Бас улсын хэмжээний малчид дуулж байна, уралдаанууд болдог. Тэгэхээр энэ бол гоё хүнийг нээдэг. Одоо жишээ нь ингээд манай болормоо бол одоо ингээд телевизээр ингээд хүн дуулж байгааг харчаад нэг хүнд нэг юм багтдаг нэг мэдрэмж гэж байдаг штэ. За би бол нэг энэ дуушны хэмжээний бол аван доо гэж одоо дотроо бодоод байж идэг. Тэнгүүт энэ бол одоо энэхүү өмнө говийн хөгжүүлжийн театр бол бас гоё одоо боломж юм аа. Бас өөрөө бас энэ боломжоо энэ мөрөөдлөө биелүүлж байгаа байх гэж бодож байна. Би зөв болцсноо. Яг зөв. Яг зөв. За тэгээд үргэлжлүүлээд яриач тийм ээ. Яг зөв. Тэгээ би гээд нэг гоё ярих гэснээр болчихоо. Тэгээ өөрийг даруухан манай малчид бүсгүүчүүд маань сайлчин бүсгүүчүүд даруухан байд юм аа. Миний хувьд яг аймагийнхаа театрын тайсан дээр гарсандаа маш их баяртай байна. Миний бас нэгэн мөрөөдөл. Тэгээд бүр илүү том тайсан дээр гарах юмсан гэж мөрөөдөж бодож явдаг. Тэгээ ер нь бол тэгээ нэг дуучдын дууг голцоо би дуучдын яг дуурайш дуулдаг байхгүй юу? Яг ингээ өөрөө ингээхээр байж захта. Тэгээд өнгөрдөг жил манай суманд нөгөө малчтын урлагийн наадам болоод өнгөрдөгөө л тэгээд манай багийн дарга маань та айгүй гоё дуулдаг штэ гэсээр оруулсан. Тэгээд тэн дээр миний хамгийн анх би сумынхаа тайсан дээр гараад ямар гоё мэдрэмж тэр үед бүр айгүй том тайсан дээр гарсан юм шиг тийм гоё мэдрэмж авч ирсэн. За баярлалаа ингээд бас ер нь манай булгаа та хоёр бол бас адилхан төрлийн улсууд юм биш үү? Та хоёр ер нь жоохон хамтлаг болоод хамтлагтай авал яасан юм булгаа? Тэгээд дуучдыг дан дуурайд дуулдаг гэж шүү дээ. Харин яг тэр өнгөөр нь дуулчих юм те. Тэг яг тэгээд дуусч маань сумын нөө хөгжим чин тэгсэн. Чи яг өөрийнхөө хоолоогоор өөрөө дуул гэж над зөвлөгөө өгсөн байхгүй. Тэг яг зөв зөвлөгөө тийм ээ. За баярлалаа болормоо та. Баярлалаа. За. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Saints. Нэгдүгээр шатндаа бол нэлээд туршлагагүй орсон. Тэгээд өмсөх хувцас дээрэж тэр тайзан дээр харагдах байдлаас аж тэр тэгээд дууны сонголтын дээрэж тэр ер нь их бэлдээгүй яг за энийг яг дуулж болох юм байна гэж сонсоод ер нь л орсон.
миний нэрийг тэнцэн гэж зарласан. Том юм театрын театр дээр гараад үзэж чинь энэ шүүгч нарын өмнө өөрийгөө сориод ингээ гараад үзэж чинь гэдэг чинь миний том амжилт. Тийм учраас хасагдахтаа нээх бол тэгэж юу яана гэж бодоогүй. Ер нь сэтгэлийн бэлтгэлтэй л байсан. Тэгээд хамгийн сүүлд нэр дуудсан чинь өрмөнсөн Монгол хоёрын баццаг гингүүт л огшоод явж байгаа. Цэндживийн шүлэг балахчвийн аялгау зүүдэн дургасан термин гэдэг дуугараа энэ шатанд орж байгаа юм байна. За ингээд баццгийг өрье да. За ингээд баццэг маань одоо би сайн санаж байна. Эхний шатан дээр нэг жоохон огссон шүү дээ тий. Тэгээ яг тэр үед Эрдэнэ нуудаг шүүгч маань өмнөх шатан дээр хүний зүрх халуун боловч тархиараа өдөрдөж тарих хүтэн байдаг шүү гэж хэлжсэн санаж байна. За тэгэхээр өнөөдөр бол хоёулаа догтлохгүй тийм ээ. За амжилт хүсье. Зүсэр борошагна зүудэн дургсан тэрнийг мэн аваад л явах сүрэгтэй хаттай толгодын цагуур хатган манан хөвөрнөө хайрлаж явсан тэрнийг мэн Зулзатлах сүрэгтэй Сэтгэр дэмцэн үгэн Шахшурын дэрс бүхэлснөө Шаргал талын өртөө Шантэн үлдэх гэж үдээ би Одоо зүүдэн дэрсэн термин гэдэг дууг яг л одоо манай рок pop дуушнаас утгагүй дуулж байна. Үнэхээр гоё байна. Бачин өмнө авьяас тийм байна. Өмнө говчууд авьяастай. Сэтгэлмэн үлсэн чиний минь дур нуурандаа шууд болоод үлдээсэн. Хойноос нүүсэн үүлэн хураа яаж тахвдээ Холдож авсан бараачин Сананаас минь яаж гарах вэ Тогрой дөмсөн талдаа Торэн бараач үлдээ би Тоглож авсан чулуугаа Бүлэсэл нүдэмсэн унаглаа би Ускини хертагви Цэцэгсэг хараад ивэлээ Унчмол норанд минь үлсэн Дүрэх чин нүзэд шахирнаа би Солонгон Ирхэлсэн тэрхэн өдрүүд чулуу Тэрман буархасан сэтгэлмэн Үлсэн чиний минь дур нуурандаа Шууд болоод үлдээсэн Дэмцэн үгэн Шахшурын дэрс бүхэлснөө Шаргал талын өртөө Шантэн үлдэх гэж үдээ би Солонгон Ирхэлсэн тэрхэн өдрүүд чулуу
Яа, өөрөө ирэхгүй сэтгэл хөдлүүлж штэ. Одоо манай сайчин бүсгүүчүүд маань заавал нийтийн дуу ардын дуу дуулах албагүй тийм ээ. Өнөөдөр бас энэ хөө хоёрдугаар шатандаа ингээ өөрийгөө эвдээд энэ гоё pop дуу сонгоод ороод ирсэн. Одоо Баццтэй баяр хүргэе. За хоёулаа ингээ шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За аргагүй одоо шүүгчдийнхаа зөвлөгөөг маш сайн биелүүлж, маш сайн контролдож, өөрийнхөө зөв дууг өөрийнхөө одоо дуу хоолоогоор дууллаа. Баяр хүргэе. Баярлаа. Ёстол хамгийн анх одоо анхны эстрад бүгэ pop дуу дуулж байгаа ийм оролцогч боллоо. Баярлаа. Эч номин дуучин дуулдаг баха. Минжисар дуулдаг ш яг үнэ. За шүүгч ган зэрэг. Тэгэд бас ер нь хүн нөгөө байглаасаа заавал хүнд нэг авьяас илүү заяадаг байхгүй юу? Тэгэхээр өөрт чинь бол одоо мэрэгжлийн биш гэхэд энэ ритм хэмжээ тийм ээ сонсголын энэ бол авьяас илүү сайхан заяасан байна. Хоолойноос чинь илүү тэр мэдрэмж нь илүү заяасан юм байна. Тэгэхээр энэ тэрийг яг мэдэрч ийм хэмжээтэй ийм дуу сонгож орж ирсэнд баяр хүргэе. Баярлаа. За баярлалаа. За ингээд бас эцэг маань одоо мэдээж хэрвээ дараагийн шатандаа тэнцвэл өшөө гоё дуунуудыг дуулах бах, өшөө сюрпризүүдийг барих бах гэж бодож байна. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За бас систем баярлалаа. Тайзан дээр нэг олон бол гарч үзээгүй яг 10 жилдээ сургуулийн урлагийн үзлэг мэдлэг тэрнээс шал өөр санагдлаа. Шалгаруулалт гэхээр бүр амар сандардсан байна ер нь бол. Гэтэ яг тэр сандардлаа нэгдүгээр шатн дээр амар сандарсан боловч хоёрдугаар шатн дээр бас гайгүй. Тэгэхээр энэ тэмцээнд орсных бас нүүр хагарч эхэлж байгаа юм болов уу гэж бодож байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Ийм уралдаан тэмцээнд бас төдийлөн малчин хүч оролцож чаддгүй. Тийм учраас энэ одоо аймаг өөрийнхөө ойролцоо орон нутагт болж байгаа учраас оролцъё гэсэн санаа их байсан. Тэгээ ямар ч сан төл малын хажуугаар амжуулаад ирсэн. Ямар ч сан 2 дугаар шатандаа тэнцлээ маш их баяртай. Тэмцээнээс бахархах юм их байна. Тэ аймаг орон нутагт болж байгаа сайхан залуучууд их орж байна. Өндөр настай хүмүүс бас одоо уртын дуу дуулдаг сайхан буурай нар орж байна. Бас л хараад бас бахархмаар сайхан юм харагдчихлээ тэ. Цогтовоо сумаас оролцогч Бадам гэрлийн мөнгө цэцэг маань Монгол ардын дуу үрээ хээр хэмээх сайхан дуу дуулна. Тэгээд хөгжим жүжигний театрын гоцол хөгжимчин хоёр үсгүй маань бас одоо ая хамсарнаа. Ингээд та бүхнийхөө өмнө мөнгө цэцгийг өрж байна. За баярлалаа хөгжимчдээ бас
сэтгэл гаргаж үлдсэн гэж манай оролцогчийг маань дэмжиж үрээ хэрийг нь хамтран барьсан та хоёртаа уран бүтээлийн дөрөс өндөр амжилтыг үзэгчдийн өмнөөс хүсэн ирэж байна. За манай мөнх цэцэг маань үрээ хэр хэмээх тоог бас энэ сайхан ардын сайхан хоёр хөгжимтэй зориуллаа. Тэгээд үзэгчдийн өмнө одоо энэ сайхан дууг таны одоо дуулсан дуу сэтгэлд нь үзэгчдээ сайхан алгадаж байгаа харагдсан тийм ээ. Гоё байдаг бах, урамтай байж байгаа. За ингээд шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За баяр хүргэе. Нөгөө өмнө нь юу дуулсан бэлөө? Хангал зэрдэг. Хангал зэрдэг хөгжимтэй дуулсан тий? Панограмтай. Панограмтай дуулсан тий. Тий харин тийм байна. Өөр панограмтай дуу байхгүй сон. Байсан уу? Үрээрийн панограм байсан тий. Жаахан болохгүй байна. Шүүд уу юу? Үрээ ирээс өөр панограм байгаагүй юу? Байсан л да. За. Яг хоо зөөр дайжгүй. За ер нь цаашгаа одоо юу гэдгийг нөгөө шилдэг рүүгээ орох юм бол ямар дуу дуулахын те тэрийгээ бас та өөрөө бас тооцоолцсон төлөвлөсөн байгаа бах те. Яг дуулалтын хувьд бол дайжгүй амжилт хүсье. За баярлалаа. За шүүгч ган зэрэг. За миний одоо өмнө хүлээлгсэн итгэлийг бас нэг л жоохон хүрсэнгүй гэж миний хувьд үзэж байна. Тэгээ хангал зэр дээр бол өстой одоо нөгөө нандан гоё өнгө чинь одоо биширч байсан. Энэ дээр бол одоо хөгжимтэйгөө бас тэр болгон сайхан нийлж өөр юм болоогүй байна. Хөгжимтэйгөө нийлнэ. Амьд хөгжим гэдэг бол бас яг тэр болгон муу муухай юм чинь дагаад сайн сайхан юм чинь дараад байдаг тийм биш. Тэгэхээр өөрийн чинь бол энэ маш нийтлэг сургууль их чухал байдгийг. Амьд хөгжимтэй дуулахад бол хамгийн гол нь хөгжимчин дуучин хоёр бие биенээ маш их мэдэрсэн байж ээж амьд хөгжим дуулалт хоёр их гоё наалдаж гоё болдго. Тэгэхээр энэ дээр бэлтгэл муутай орж ирлээ гэж би бол харж байна. Та нөгөө өөрөө юун дээр дуулаад сурцсан байхгүй юу? Панограмтай. Тэгээд сая дутуу одоо та гурав маань дутуу үзээд нийлцсэн болохоор арай жоохон миний хувьд ч гэсэн дараагийн шатанд хүлээж ирсэн ихтгэлд маань хөрсөнгөө. Тэгээд ялангуяа одоо амьд хөгжимтэй ийм хурдтай дуу тэгээд морины дууг техниктэй дуулдаг. Мэргэжлийн дуучид бол тэрс дуулдаг. Энд ч морины одоо бүх явдлыг дахиад тэр холоос тэмүүлж байгаа хайр сэтгэлийг илэрхийлнэ. Тэгээд та гурав маань жоохон бэлтгэл муутай байчууд үүнээс хойш та панограмн дээр дуулж байгаарай л гэж би зөвлөе дөө. За баярлалаа. За шүүгчдмэн сэтгэлдээ хэллээ тийм ээ. За тэгээд өшөө одоо илүү панограмтаагаас гадна бүр одоо 60 гэж ярьдаг ардын хөгжим ингээ 6 хөгжим билүүл илүү бүр танд түшигтэй те. Илүү та урагшаа гарч дуулах одоо хоолойчин гарахад бүр их түшигтэй болов гэсэн бодол төрж байна. За тэгээд мэдээж энэ шүүгчний маань зөвлөгөө бол танд одоо дараагийн концерт байдаг юм уу те? Дараагийн уралдаанд оролцдог юм уу? Энэ бүхэнд чинь бол одоо танд үнэтэй зөвлөгөө болж байгаа хаа гэж бодож байна. За танд амжилт хүсье. За баярлалаа. За. Финалийн шатнд шалгар бол одоо өөрөөхөө чаддаг юм гаргахыг л хичээндээ л гэж бодож байна да тий. Одоохондоо тэрийг бодох завдлаггүй бас 2 дугаар шат тэтэрхэж хагдсан учраас жоохон энэ дотрын нөгөө 2 дугаар шатны нөгөө шалгарсан бас юм чин сайн гарчгүй цээгүү дараагийн хэмээг бодох амжилт бас болоогүй л тий. Манай малчид чи малаа маллаж хөдөлмөрхийн хажуугаар бас өнөөдөр ингээд авиасан гаргаад энд дуулаад хөгжилдөөд уралдаад хөгшин залуу гэхгүй хоорондоо уралдаад юм авиас чадлаан гаргаад энэ л одоо өнөөдөр үнэхээр бахархалтай байна. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Энэ тэмцээн дээр ирээд тэгээд бас морь хурдан урт сүлэг мордыг үйд заадаг олон сайхан хүнтэй танилж байна. Ахам дуутай, үеийнхэн залуучуудтай бас хэдийгээр өмнө говь дотроо бас их явж уралддаг ч гэсэн бас танихгүй мэдгүй хүмүүс бас олон тэр бүхэнтэй бас нэр усаа мэдлцээж нутаг усаа мэдлцээж сайхан уралдаж байна. За ингээд дараагийнхаа оролцогчийг таавахын өмнө өрн залгахтаа таатай байна.
Энэ өмнөх дугаартаа оролцохдоо бол жинхэнэ нөгөө цэнгэл нэртэйгээ адилхан цэнгүүллээдээ гээд үзэгчдээс мөн шүүгчдээс өндөр үнэлгээ авч ирсэн нэгэн залуу байгаа. Энэ бол одоо зохицсон сумаас оролцогч Зол Заяагийн цэнгэл гэж одоо залуу байгаа. За ингээд Бямживын аялгуул утвэрийн үг уургач хөлөг гэж сайхан дугаар орж байна. За таныг тайснаа өрж байна. Амжилт хүсье. За манай залууч бас сумын алдарт уяач юм залуу байж байгаа. Тусан атуунаас 혼자 속도코로 шашрдэлгийн сүм салхи татуулам хурдаа чагуудаа түлсэг мөрмин хоо Иштэй хараад янцгаад эзний хараад өвшөөлөг эрдэн зүргийн манда уургач хурдан хүлээг минь Думчхатуунаас хасрадуктохоро наригутсун найман заццудаа намсгээ дагдаг мөрмин хоо Урган тулла мордхондо уясагм ортого улам сүргийн манда уургач хурдан хүлээг минь Гэрийн толгойдоо хувэцсахаатахаа хаттадрун туурэн хайрчул уттаргаа анархан суудага мөрмин хоо Иштэй хараад янцаад эзний хараад өвшөөлөг бууд муртад намхан буруу зүгийн номхон буян зүргийн манда уургач хурдан хүлээг минь За баяр хүргэе. За манай цэнгэл маань нэг ингэж давдаг юм аа. Ер нь сая бол нэрээ бараг би морьтоо ороод ирэхгүй гэж бодлоо шүү дээ бараг. Моргууч гэсэн морьтой юм шиг дуулаа манай цэнгэл. За цэнгэл маань бас дахиад цэнгүүлчлээ гэж бодлоо. За шүүгтээрээ сэтгэлдээ сонсъё. За одоо ёстой. Нөө төрүүчийн одоо дуун дээр өгсөн заавар зөвлөгөөг бол үнэхээр одоо 100% биелүүллээ шүү дээ. За баярлаа. Төрүүчийн дуун дээр сүүлийнхаа бадаг дээр нэг жоохон амаржи ажиллаад тэгээд төгссөн юм. За яг л энэний чи эхнээсээ байх байсан ингээд би тэгжсэн шүү дээ. Тэгсэн чинь ерөөсө өгөнд үнэхээр сайн ордог хүү юм аа. За баярлаа. Мундаг сайн байна. Баяр хүргэе. За баярлаа. За ста аргагүй л одоо ч юм шиг дууллаа да. Тэгээд энэ дууны сайн дуу ер нь шүлгнээсээ одоо эхэлдэг. Лото эргэж Монголын алдартай яруу найрагч манай Завхан голын үг бичсэн Сүхбаатар аймгийн харьяат ийм маш гоё үгийн сантай маш гоё дууны үг бичдэг ийм яруу найрагч хүний ийм сайхан шүлгээр бүтсэн одоо Бямжив дуучны маань аялгуу Бямба хөгжмийн зохиолч болгон өөр ингэсэн одоо манер өөр характертай байдаг. Үнэхээр энэ дууг ийм гоё одоо хоёр уран бүтээлч бүтээж ийм сайхан одоо ахуйгаа өв соёлоо тээж аваа та нарт маань өнөөдрийг хүртэл өвлүүлж өгсөн хоёр уран бүтээлчтэй бас баярлалаа. Ингэж тээж дуулж амьдруулж цааш нь яваа та нартаа бас баярлалаа. Баярлалаа. За цэнгэл баяр хүргэе. За баярлалаа. За юмыг бэлдэнэ гэдэг юмыг өөрийн болгоно гэдэг л энэ. Илүү өөр хэлэх үг алга. Гэхдээ тэр дахилтан дээр нөгөө тэр нэг цохилго хийж байгаа шүү дээ нөгөө хүлээгэминүү гэдэг тэр нэг цохилго энэ тэрийг айгүй гоё хийж байна. За баярлалаа. За.
За баярлалаа. Манай Цэнгэл маань бол одоо 2 дугаар шат бол мэдээ чанга шүүгдэн тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр бол одоо баяр хүргэгийн шүүгчдээс одоо үнэлгээ авна гэдэг бол бас амжилт шүү дээ тийм ээ. За Цэнгэлдээ баярлалаа. Сайхан бэлдээд ирэх чи одоо бүр ингээд нэг сэтгэл дүүрэн хүн болгоно нэг тийм сэтгэл дүүрэн сайхан байдаг. Бүгд адилхан ер нь эхний шатандаа тэнцсэн хүмүүс ер нь 2 дугаар шатандаа шал өөр болцоож байна. Тэгээд нөгөө шүүгч нар маань хэлсэн дууны бадгийг энд тэнд нь оруулах, янз буруулах бүр нарийн шүүн шүү гэж эхнээс нь хэлсэн. Тэгээд 1 дугаар шатан бодвол 2 дугаар шатаа ер нь хамаагүй нарийн нэгт болцгоосон байна да. Ер нь яг би чиг гэдэг хүн ер нь алгаа. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. За маш олон чадварлаг дуучидтай өрсөлдөгчд нартай байгаа учраас тайзан дээр гарахаас өмнө бол жоохон сандралтай байсан. Тэгээд тайзан дээр гараад харьцангуй сандрал арилаад маш тайван дуулсан. Тэгээд шүүгч нараас одоо нөгөө урмын үг аваад за бас 1-р шатандаа тэцэх магадaltaй юм байна да гэсэн бодолтой байсан. Эрдэнд өдөр буурал яаж нэмэрдөө шинжээ. Эрдэд хөлгөө дариг төндөө магнаач хурдлсан. Та бүхэндээ яруу найрагч Баян мөнхийн шүлгээр бүтсэн. За аяын бол одоо ариун заяа бичсэн. За ер нь бол одоо хүн болгон манай хөдөөд амьдарч адуугаан адгуулдаг залуучууд малчин түмэн байна бүгд мэддэг ингээд Ямбу хэр гэж юм сайхан дуу байдаг. Ингээд та бүхнийхээ өмнө Манлай сумын оролцогч инх төрийн төвшин түшгийг та бүхнийхээ өмнө өрж байна. За төвшин түшгийг өрж байна. Яа янзтай. Үнэхээр одоо ажилуулд өгөөд хосруу сайзан үрээд бүсэндээ авчиулаад төрөөд ирсэн. Амжилт хүсье. Шаргада гэкэнэр ямар тоо зөрмэй хэглээ Усны мөнгө салмангол чортны шинжин доттоо хороноо Утам далгаж хортодох ажнаа шинжин завийлсаа Уячин автара тотто малдай гоноган хүлээ юм бүү хэрээ Хэрий салхин чуран хадах хэрчэт дурэ төвөргөөндөө Кэртэн мөрмийн урсаадан харгаж зүрстэг юмгэндээ Орлоо мэргэн хутаг бингэрт цэргийн оотмыг Амган надуны сүлдэн нэвэж түшдэг юмгэндээ Онцгой хурдан хүлээг отны шүтэ юм бүхэрээ Монды хорто цогцолсон даншиг наахадамиг Мөртийн алтан горхаагаас төррүүгийн хатаа Ховрхон даяа хачинаг арундaan тэнцгэлэмшээсийг Холлын уфаан тотто мандай гоноган хүлэг юм бүхэрээ Хэри салхин чуран хадах хэрчэт дурэ төвөргөөндөө Кэртэн мөрмийг урсаадан харгаж зүрстэг юмгэндээ Орлоо мэргэн хутдаг бингэрт цэргийн оотмыг Амган надуны сүлдэн нэвэж түшдэг юмгэндээ Онцгой хурдан хүлээг отны шүтэ юм бүхэрээ Талбан хөдөгийн салхинд тэрэмсийг Эрийн гурван наадны төрийн түмэн нэг гүдтэй Роммог тавруу хатрыг
Шид татта толдоолсан Tornыг ухаан тодтомон байган ганцлэг юм бүгээрээ Хэри зэтгэн чорон хайдах хэчэт туран дөргондоо Хэрдэн мөрний нурсаадан харвит төрслэг юм гинлээ Оролой мэргэн хотод тийгэр тэцэргийн оотаны Амгалан гадны сүлдэн нэрэж төшдөг юм гинлээ Онцгой хурдан хүлээг одны шүтээ юм бүгээрээ Хэри зэтгэн чорон хайдах хэчэт туран дөргондоо Хэрдэн мөрний нурсаадан харвит төрслэг юм гинлээ Оролой мэргэн хотод тийгэр тэцэргийн оотаны Амгалан гадны сүлдэн нэрэж төшдөг юм гинлээ Онцгой хурдан хүлээг одны шүтээ юм бүгээрээ За баярлалаа, баяр хүргье. Энэний өмнөх дугаард оролцоход нь би сайн санаж байна. Монгол улсын хүчит арслан Дэмүү лагсны нутгаас тэр хүчтэй арслангийн нутаг учраас хүчтэй сайхан дууллаа гэж хэлж байсан санагдаж байна. За өмссөн зүүч нь л зээрийн шилдэн дэшоор хосрол соцоон гөлөгцсөн дайлангаан одоо бүсэндээ зөөцсөн та бүхэн бол энэ нууцыг мэдж байгаа. Одоо нөгөө энэ зуны тренд гингүүд нэг өмсөгдөд алга болдог бол энэ сүүлийн Монгол залуучуудын тренд. Архангай аймгийн Ара комплекс дээр Солонгос дуучин ирээд дуулахад Монгол залуучууд яг энэ хуцтайгаан гарч ирээд бүгдээрээ олуулаа морьныхоо хондлоо дээр хүчилсэн шүү дээ. Тэр үнэхээр одоо сошиал ертөнцид бол ясна бүүн болсон шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр манай төвшин төшиг маань бол одоо үнэхээр яг тэр тренд дээр хуцалдсан байна. Одоо ингээд зөргөн тушаага төрөйгөн соёмбыг одоо ингээд мандуулчихсан үнэхээр сайхан байна. Үнэхээр одоо бахархаж байна. Хоёулаа шүүгчдийн сэтгэл үнэлгийг сонсъё. За шүүгч хан зэрэг. За төвшин төшгтээ баяр хүргэе. Баярлалаа. За тэгтээ одоо маш гоё дууг чи бол өртөө нэг сайхан ер нь бол төрүүчийнхтэр ч гэсэн ер нь нэг шудраад л өнгөрөөд л байгаа юм. Яг энэ дууг хэрвээ мэрэгжлийн дуу чи ингэж дуулах юм бол хайрын дуу гэж хэлмээр. Тийм учраас зөвөр малчид дуулж байна гэдэг уралдаан болж байгаа болохоор зэрэг нь чиний хувьд тухайд бол бас сайхан дуулж байна. Энэ дээр харин чи дараа бол залуу хүн олон юм дээр дуулна. Тэр нэг жоохон мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваад энэ дууг маш гоё уралж дуулах хэрэгтэй. Аливаа юм чи ерөөсөө ингээд одоо харахад чи ингээд дашуур барьсан байж байгаа ч гэсэн наад дашуурнд чинь гоё тэнцсэн солог тийм ээ. Одоо ур хийцэн дээр нь гоё сүлжээс энэ гоё юм байж иж гоё дашуур хөөрхөн дашуур байна гэж харагдсан шүү дээ. Яг тэрэн шиг энэ дууг бол чи маш гоё уралж нэг жоохон хүнээс зөвлөгөө аваад чамд бол материал нь байж байгаа байхгүй. Материал нь байж байгаа. Дуугаа бол ямар ч асуудалгүй үг мүг аядан хэмжээ дамжаа бүх юм нь зөрсөн алдсан байхгүй. Тэгтэл ерөөсөө нөгөө нэг одоо нэг уран гоё юмыг л одоо хүн ингээ хүсдэг байхгүй дуунаас. Яг тэрийг л тэн дээр жоохон дутаад байгаа юм. Төрөөчих дээр бол яг ингэж зөвлөгөө өгөөгүй сайхан дууллаа гэсэн. За хэрвээ дараагийн шатны шалгарвал би чамаас үнэхээр ур шаардсан шүү. За. За шүүгч Эрдэнэ Тунгалгын сэтгэлийг сонсъё. Энэ ямар дуучинд дуулдаг вэ? Балантай гоё. Оо тийм үү. Мөнгөн шагааг дуулд юм болов уу гэж бодсон. Далантайх дуулдаг юм байна. За миний хувьд бол одоо нэг айхтар зөвлөгөө өгөөч явах юм байна. Ямар ч байсан хүчтэй өрсөлдөгч нар байгаа шүү дээ. Дөнгөж өмнө чинь бас нэг хүчтэй өрсөлдөгч чинь дуулаад гарлаа. Тийм болохоор зөвлөгөөнүүдийг өөрийн болгоод хугацаа аваачраас бас илүү сайн хүчтэй өрсөлдөрөө л гэж зөвлөе дөө. Баярлалаа. За төвшин төвшиг баяр хүргье. Хоёр дараалаад ийм морины хэмэртэй дуу сонссон чинь бас гоё шүү дээ. Тэгээд миний хувьд бол яг сайхан дуулчлаа. Төвшин төвшиг гэдэг нэр ер нь олон байдгүй чи мэдсэн үү?
24 байдаг Монголд. Тийм. Аюу судалсан содон нэр бах юм. Тэ гоё нэр байна. Тэ амжилт хүсье. Дараагийн шатанд мэдээж одоо сая Эрдэнэ углах шүүгч хэллээ те. Одоо өрсөлдөгч одоо цаашаа явах хүний нэг гэж хэлж явах шиг байна. Тэгээд дараагийнхаа дуун дээр бас анхаарад манай ганц зүрэг шүүгчийн өгсөн зөвлөгөөг бас одоо ингээд тунгаагаад амжилттай оролцоорой гэж хэлье. Баярлалаа. Дуун дээр гоё ур оруулах юм бол одоо яг л одоо чамд би зөвлөе гэсэн зөвлөгөөг өглөө шүү. Чиний яг л дутуу юм л тэр. Түүнээс чамд бол бүх юм байна. Баярлалаа. За зөвлөгөөг ойлгосон тийм ээ төвшин шиг. За энэ зөвлөгөөгөө сайхан ороод хэрвээ дараагийн шатанд тэнцвэл энэ бүхнийг бодоод ороод ирээрэй заяа. За амжилт хүсье. Амнил өндөртэй нэлээ хурдтайхан тиймэрхүү дууллаа тэгээ тайзан дээр гараа хөгжмөн сонсоод сайхан зэрэгтлээсээ одоо ирч хүч авч штэ тэгээ шүүгчнээс сайхан ирч хүч аваад тэгж гарч ирлээ. 3 дугаар шатанд одоо тэнцвэл бодсон юм яг одоохондоо бол алга. Тэгээд одоо ямар ч үсэн л тэгэл энэ тэмцээн өнөөдөр ингээд тэмцээнд ороод ингээд нутаг яванда ямар ч үсэн гэртээ давхиж очиод тий тэгэл ажлаа хамжуулаад тэгэл хэрвээ тэнцэх юм бол тэглээ хийгээл тэгэл ирнэсэн бодолтой байна да. Хэрвээ тэнцвэл олон сайхан дуучид баяжтай залуучууд мундаг дуучид байна. Урд нь тэмцээн уралдаанд орж ирсэн тий. Айгуу сайхан тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаа. Орчин телевизийн хамт олон, Өмнөг аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон мөн ивентлэгч байгууллагууд бүгдэнд нь талархлаа. Ажлын амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсье. Баярлалаа. Залуучууд бол одоо ер нь яг л орчин үеийн дээр нэг янз бүр зохиолын дуунуудыг их туулж байна. Ер нь тэгээд бас нэг Монгол хүний өв уламжил гэдгээрээ ардын дууг л сайхан дуулж, ардын хөгжимтэй дуулж явал надад илүү сайхан санагдана да. Ардын дуу гэсэн ардын дуу, уртын дуу гэсэн өв уламжлалын хамгийн сайхан дуунууд шүү дээ. Би тэгж ойлгож явдээ. Айхахан талдихан үнэрийг шингээсэн альгахан хүүтэйг амар төвшин суу. Монгол үндэсний малчин телевиз Өмнө аймгийн засаг даргын тамгын газар хамтран олон 10 бизнес эрхлэгч компаниуд ивент итгэж амжилтаар зохион явуулж байгаа. Энэ хөө өмнө говьчууд дуулж байна. Уралдааны маань 2 дахь шатны энэ удаагийн дугаар өндөрлөг төгөж байна. Ингээд хамгийн сүүлчийн оролцогч та бүхнийхээ мөн уран залхтаан таатай байна. Монгол товархан байдаг, хөнгөнсөн сайхан хоолойтой, цөлөх сайхан монголэр одоо Мандаа сумаас оролцогч Лусан Цэрэнгийн сайхан дэлгэр ах маань хүрээд ирсэн байгаа. Мөн ардын хөгжимтэйг одоо хүрэлцэн ирсэн байна. Ингээд Монгол улсын гавь жүжигчин Бат жаргал, Монгол улсын соёлын төргийн ажилтан Жамин хорол, тайван жаргал, дондөв, сарн цэцэг гэдэг энэ ахмад сайхан хөгжимчтэйгээ би тайснаа өрж байна. За ингээд та бүхнийхээ өмнө Мандаа сумаас оролцогч Лусан Цэрэнгийн сайхан дэлгэр ах маань хүрэлцэн ирээд байна. Ингээд Агима гэж нэг сайхан дуу та бүхэндээ зориулна да. Сайхан дэлгэр ахыг өрж байна. Адагда шүүхтээ авцгаая. Horerve angelam seskinderegeyu amorage jahangagima azarna do tachrayu khol jahong ashiyaldam amorage hangagima 저호르게 앵그린 스킨데레리게유 앵그리 도르승아기마 에르게다 나도 타오치라유 아이홀가호롱 아시영담 아마라가 항아기마 저호르게
энгийн цэцгэн дээр эргээю болиг төрсөн агима ганцхан надад тай учраю айхол яхон ашиндам амрагахан агима айхол яхон ашиндам амрагахан агима За баярлалаа сайхан. Үнэхээр одоо манай энэхүү уралдааныг маань ахмадууд маань ингэж гоё хүндэд гэж ач холбогдол өгч энэ олон сайхан Монгол улсын гавьяа жүжигчнээр ахлуулсан энэ одоо үндэсний хөгжмийн цөөхөл ирж за ингээд сайхан дэлгэр ахтаа маань ая хавсарчин сайхан дууг дууллаа ингээд хоёулаа шүүгчдийн сэтгэл үнэлгээг сонсъё доо. За Монгол улсын гавьяа жүжигчин Бацаагийн шүүгчийн сэтгэлийг сонсъё. За баяр хүргэе. Алигагима гэдэг дуу бас гоё дуу сонгосон байна. Тэгээд одоо та хэрвээ зүгээр яг дараагийн юунд орчвол дахиад үндэсний хөгжмөнтэй дуулах уу? За. Тийм үү. Сайн бэлдэх хэрэгтэй байна. Хөгжмөнтэйгөө сайн нийлэх хэрэгтэй байна. Тэ. Тэгэхгүй нөгөө хөгжмөнтэйгөө сайн нийлээгүй учраас сая магадгүй зүгээр шахуу байсан байж магадгүй нийлж амжаагүй байж магадгүй хөгжмөнтэйгөө сайн нийлээгүй учраас нөгөө хөгжимчд маань бас нэг жоохон тийм өнгө алдах янз бүрийн юм болоод байна л да. Тэгэхээр нөгөө дуулж байгаа танд бас жоохон хүндрэлтэй байж магадгүй гэж бодоод байна. Тийм учраас та хэрвээ цаашаа шалгарах юм бол хөгжмөнтэйгээ сайн нийлээрэй гэж би хэлье. За та маань харин 2 дугаар шатанда янзын гоё жинхэнэ өөрийнхөө одоо дотоод мөн чанарыг илэрхийлсэн дуугаа сонгоод ороод ирлээ гэж би бодож байна. Түрүүн амар төвшин дээр нөгөө танаас жоохон доордоод доод өнгөт нь бүр хитрхи хайрагдаад байсан. Энэ удаатай харин янзын сайхан таад маань яг танаас та зөв сонгоод таны яг үндсэн ашигтай өнгөнүүд чинь доошооч тэр дундч тэр дээшээч тэр гоё гарч байна. Ер нь бол амар төвшин гэж одоо яг агима шиг юм жоохон бүсгүүчүүдийг хайрлсан дуу дараа нь дуулвал яг таны үндсэн гоё характер дотоод мөн чанар гарч ирэх юм байна. Нэг нандин юм ганцраг хин асуулаа багаах асуулаа. Ахаас мөн бидтэй та нөгөө бүсгүүчүүд та асуулаа болгоох. Бүсгүүчүүдийг ийм гоё хөнгөнсөн олоод бүсгүүчүүд би асуусан. Тийм бүсгүүчүүдийг одоо уяраж явсан. Яагаад гэвэл бас бүсгүүчүүд хүний гадна төрөх нуруу туруу дээр нь хүний энэ ярианд их уярдаг аа гэд. Та уяраж явбуу гэсэн чинь юу гэлээ? Бараг үгүй. Бараг үгүй байх. Харин тийм. Яг таны яг саяны дуулалтаар бол бас олон бүсгүүчийг уяраж исэн байна. За амжилт хүсье. За амжилт хүсье ингээд үнэхээр сайхан дэлгэр ахтаан цаашдынх нь уран бүтээл ажил амьдрал бүх зүйлд нь одоо сайн сайхныг хүсье. Ингээд өнөөдрийн дугаар маань ингээд ийм сайхан намлаг ах юм маань энэ сайхан дөлгөөн сайхан хоолоо энэ сайхан өнгөсөн хоолоогоор өндөрлж байгаад л их баяртай байна. Ингээд танд амжилт хүсье. За баярлалаа. За яг би нэгдүгээр шатандаан амар төвшин гэдэг дууллаа. Шиг сайхан байсан. Тэгтээ жахан хоолой жахан доод талдаа сөөгдөх шихлаар нь би өнөөдөр 2 дугаар шатанда араа өшөөд дууллаа. Их дэмжиж байна шүүгчнэр. Би бол нэг тайзан дээр нэг яараад одоо нэг зарим ус чинь би айлаа жижирлээ гэж надад бол тийм байхгүй гайгүй ер нь. Тэгэл яг одоо бас л нэг л сайхан дуул шайрууд 3 дугаар шатанд орвол нэг сайхан дуул сонгол гэж бодож байна. Ер нь бол сайхан байна уу. Энэ уралдаан тэмцээнд орж явах малчид болж байгаа гэдэг энэ сайхан уралдаан тэмцээнд орж явах залуучууд ч олон байна, настай усууд ч байна. Сайхан байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг дардын тамгын газар. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Цэгэр дэлгэцээ ширтэн суугаа Монголын үндэсний малчин дэлбийг үзэн суугаа эрхэм мөндөд үзэгчид энэ хүү сайхан өмнгийн цэнгэр говийн бүтээн байгуулалтуудын нэг хөгжим жүжигийн театрт хүрэлцэн ирж оролцогчдоо дэмжиж суугаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Монголын үндэсний малчин телевиз мөн
Өмнөг аймгийн Садаргын тамгын газар хамтран олон бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж компаниуд ивент тэтгэн оролцож байгаа. Өмнө говьчууд болж байна. Энэхүү уралдааны маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Сэтгэл зүрх бүхнээ зориулсан та бүхэндээ маш их баярлж байгаагаа илэрхийлж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож, хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт, шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төртөөлөн буй 5-7 уур хайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын хон маргаашийн төлөө махран зүтгэсэн уур хайчид.